эдгэрлийг олохын тулд бодлоо тархинд дах алдаагаа хэрхэн засах тухай дараагийн хэсгийг одоо танилцуулъя. Их бит жорж хэлэхдээ эргэтэн гэдэг бол хүний дадал хэвшлийн тойл. Илэг өвчлсөн байна гэдэг бидний сэтгэлд одоо адгах, твдэх, уурлах, бухимдах зэрэг сэтгэлийн өвчлөл байна гэдгийг мэдхээс эхэлж байгаа юм. Илэг ямар араншинд хэмнэн унаж, ямар араншинд хэмнэн үсч байгааг ажигласнаар илгийг баяр баясгалан, аз жаргал, сэтгэл ханамж, сэтгэлийн гэгээгээр дүүргдгийг олж хэмийн итгэвчлийг илүүтэй хүртэхийн тулд багахан зүйл дээр хүртэл хүүхэд шиг баясхийг хичээдэг болжээ. Өөрийн бодол санаандаа адаг аашлахынхаа оронд өө байвал өвүүлж хэлж болгоч, өвлөж уцаарлаж хэлэхгүйгээр усны булгийн их мэд хүмүүндээ ойлгомжтойгоор сэтгэлээсээ тайлбарлан хэлж хүний тархийг хүчнэдэхгүй, эргүү мангар энтер элдвээр дуудахгүйгээр тайван тогтуунаар хэлж өгч байна гэж их бие донгод хамгийн түрүүнд илгээ итгэхийн тулд өөртөө амлажээ. Тэрээр цаг үйл багтахгүй адаг аашлаж эхлэх үедээ үлдсэн боломжит цагаа сайтар тунгааж нэмж хаанаас цаг олох боломжтой гэрэл хийлж мөн энэ цагт үүлээ хэрхэн хураангуйлж үүлээ хэрхэн дис дараалалд оруулвал сул үйлдэлээ гэж оновчд үйлдэлээрээ цаг хожихыг мөн хэдий давчууд цаг байх тусам ихэнхдээ бодохыг хичээнгүйлж. Ийхүү бодоход бидний амьдралын дадалд хэдэн мянган сул үйлдэл байсныг олж нэг хугацаанд олон зүйл амжуулж амьдралын шин дадалтай болж шинэ хүн болж төлөвшөхөд тэрхүү дадал нь шинэ хүн болж төлөвшөхөд тэрхүү дадалд нь тохирсон илэг нөхөн төлжсөн ажээ. Үүнээс гадна тэрээр өвчтэй хүн өөрийнхөө тархиныхаа гүндэх итгэл үнэмшлээ шалгаад үзэхээр хамгийн аимшигтай нь юу вэ гэвэл хүн өвчнөө идэхгүй гэж итгэдэг. Энэ нь гол асуудал байж гэнэ. Хорт хавдар, жихэн шижинч гэдэг юм уу альва өвчнийг тархиныхаа гүнд ухаад түнхээд үзэхээр хүн би өвчтэй. Энэ бол идэхгүй өвч. Би өвчтэй, энэ өвчнөө яаж идэхээ вэ? Би өвчтэй л гэж өөрийгөө бат кодлчихсан байдаг. Дүгнэт хэлбэл сэжгээр үдэж сүжгээр идэгнэ гэдэг үгтэй агаар нэг. Ямар нэг зүйлээс сэжиглэж эсвэл эвгүй, игзүүр бодол тээснээс болж тэрийгэ сэтгэл дотроо үн удаан хадгалаад тэр нь хожим өвчин болох жишээтэй. Жишээ нь гомдол цөхрөл явн явсаар уур уцаар бухимдлын хөрс байдаг. Бас өөртөө эргэлзэж тэнэгэлзсээр шаналл болж нойр булчирхай илэг зэрэг эрэхтнийг эцэс сүлд нь идэж дуусгадаг аж. Омог бодраад цүс их ялгараад ирэхээр судасныхаа ханыг түлээд стресс бухимдлаа гарах гэж байна гэж архи дарс ууж илгээ түлсээр өнөөдөр эрүүл мэндийг бид нар золиосонд гаргадаг. Ерөөсөө бидний дотор байгаа бохирдол бид тавгуудал үүсгэж улмаар өвчин болдог. Дотор бохирдол байна гэдг нь надад өөрөө өөрийгөө өвчлүүлэх, өөрөө өөрийгөө зовоох буруу дадал, сэтгэлийн буруу бодол хандлага байна гэдгийг хүлээн зөвшөөрч хүн бодлоо зэгцэлж түүнээсээ гарах сэтгэл хөдлөлөө зөв зохицуулж сурдаг. Суурьаар нь харвал бурууг зөвд барьсан байдал. Түүнээс гарах сөрөг сэтгэл хөдлөл бүхэн биднийг альва өвчний үндэс суур язоор нь болж байдаг. Ер нь элдэг өвчлөл бидний биед өвчин болж гарч ирэхээсээ аль эрт бидний тархинд бодол санаанд эсвэл сэтгэл зүйд эхлээд өвчнийхөө шинж тэмдгийг олчихсан байдаг. Тэгээд буруу бодол тэрхүү тархины алдаа бидний ухамсарт өртөхгүй
аль нэг газар үлдэхээрээ дор хаяж 5 сарын дараагаас эхлээд махан бид өвчлөл болж эхэлдэгэ гэдгийг Домчин сударт өгүүлсэн байгаа юм. Ямарваа нэгэн өвчлөл гэдэг зүйл гинэд үүсдэггүй. Түүний их сурвалж тархинд хадгалагдан үлдсэн байдаг. Анх өвчлөлийг хизээ олсон, хэрхэн олсноо тунгаах нь тархин дотроос эдгэрлийг ирж хайх эхний үе юм. Бодлын алдаанаас хэрхэн өвдөж эхэлснэ? Дадал үйлдэлээ өөрчилж эхлэх үед эрүүл зөв амьдралын хэвшил торнож буйг ухаарч шин дадалтай, шин биетэй байхын ухааныг олж байж эдгэрэл бүрэн бий болдог. Ийхүү бодлын хүчийг амьдралынхаа өөрчлөлтөөр тулгуурлан таньж мэдэх явц нь бясалгал юм. Бясалгал нь тархинд байгаа эмх цэгцгүй мэдээллийг өөрийнхөө өмнөх дадлаар бус өөр цэгцтэй дадлаар эренбэлхийг тархины шинэ холбоо тогтоохыг хэлдэг. Тэгэхээр элдв өвчний эдгэрлийг хайхаасаа урьдаж өөрийнхөө дадал зуршлаа сайтар ажиглах нь чухал байх нь. Мянга эм тангаар нүдэж эдгэлээч өнөөхөн өөрийгөө гэмтэх дадалтай бол тэр эмчилгээ үр дүнгүй. Тиймээс өөрийнхөө дадал сэтгэл хөдлөлөө бүр бодол итгэл үнэмшлэх хүртэл засаж залруулах хэрэгтэй байх нь.